international organizations warn that more than 40% of the world land area. Олон улсын байгууллагуудын анхааруулснаар дэлхийн нийт газар нутгийн 40% нь доройтсон нь дэлхийн 3 тэрбум гаруй хүний амжиргаа хүнсний хангамж усны нөөцөд сөргөөр нөлөөлж дэлхийн эдийн засаг 2050 он гэхэд 23 их найд ам долларын алдагдал хүлээх эрсдэл үүсээд байна. Нэгдсэн үндэсний байгууллагын үнэлгээгээр 2030 он гэхэд газрын дороодлыг сэргээж ганц тэсвэртэй нөхцөлийг бүрдүүлэхэд жил бүр дор хаяж 355 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Гэтэл ердөө 77 тэрбум ам долларын санхүүжилт цугларч 280 орчим тэрбум ам долларын дутагдал үүсээд байгаа нь их байгалаа хамгаалах нөхөн сэргээхэд тулгарч буй томоохон сорилт болж байна. Стокгольмын олон улсын их тайвны судалгааны хүрээлэнгийн тайланд дурдсанаар дэлхийн улс орнуудын цэрэг армийн зардал бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч 2.9 их найд ам доллараар хэмжигдэж байна. Энийг зардал хөрөнгө мөнгийг дэлхийн дулаар л уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх үйлсэд зарцуулсан бол хүний нийгмийн хөгжил дэвшилд ямар их эерэг нөлөө үзүүлэх байсан бол гэдгийг дэлхийн нийтээрээ эргцүүлэн бодох цаг нэгэнт болжээ. Монгол улс тэрбумод хүнсний хангамж аюулгүй байдал, цагаан алт, эрүүл монгол хүн зэрэг харилцан уялдаа холбоотой үндэсний хөдөлгөөнүүдийг санаачлан хэрэгжүүлж байна. Тэрбумод үндэсний хөдөлгөөн нь зөвхөн мод тарьж ургуулах ажил бус, цөлжилт газрын дороодлыг сааруулах, ойл санг нэмэгдүүлэх, хөрс ус, биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, хүнсний хангамж ажлын байрыг нэмэгдүүлэх үндэсний хэмжээний цогц санаачлага юм а. Мөн Монгол улсын санаачлагаар нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн шийдвэрээр 2026 оныг бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгон тэмдэглэж байна. Түүнчлэн энэхүү өндөр түвшний доктортой санхүүгийн форумын үеэр доктортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн такс ном, цэнхэр бондын санхүүжилтийн хүрээ, Монголын ногоон санхүүгийн корпорац зэрэг шинэ санаачлагуудыг эхлүүлээд байна. Хүн төрөлхтний оршин тогтнохын төлөөх доктортой санхүүжилт нь та бидний их дэлхий ирээдүйн хойч үеийнхээ төлөө оруулж буй эрхэм зорилготой хөрөнгө оруулалт үлээ. Өндөр түвшний доктортой санхүүгийн форум ажил хэрэгч, үр дүнтэй өрнөж, шин түншлэл бодит санаачлага хамтын ажиллагааны үндэс суурийг тавина гэдэгт итгэлтэй байна. Beautiful cooperation.